салбарын хувьд бас нэлээд хил ам дагуулдаг асуудал гаргадаг одоо төр хэмнэлэг үйл ажиллагаатай танилцж байна. За ингэснээр бол төр хэмнэлгүүдээр гаргадаг ачаалал бас бусад одоо үйлчлэгээ, тусламж, хүртээмж дээр бид нараас нэлээд бас анхаарч ажлын 21 оноос холбогдох хуулиуд гараад хэрэгжээд явна. За тэрнтэй зэрэгцээд одоо эмнэлэг тус бүр дээр эрүүл мэндийн яамнаас төлөвлөгөө гаргаж бас нэг өнөөдрийн эмнэлгүүдийн өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг одоо шийдвэрлэх тал дээр бодлогын хувьд чиглэл өгч ингэж ажиллаж байгаа. За нэгдүгээр төрөх өргөө амарчих эмнэлгийн хувьд бол бас төрөх эмэгтэйчүүдийг хүлээж авдаг орныхон тоон бас ирж байгаа хүмүүсээс цөөдөд байдаг. Тэгээ энэ дээр бол бид нэр орны зохион байгуулалт их үү, ер нь яах вэ гэдэг дээр бас ярилцж байна. Орыг нэмээд явж болно. Гэхдээ энэний цаана юу гэхээр нөгөө хүн хүч, эмч, сувлагч гээд бусад асуудлуудаас цаана давхар үүсэж идэг. Тэгээ бид нар бол 10 дугаар сард Ярамгийн одоо 320 та их хүүхдийн эрүүл мэндийн төв маань ашиглалтанд орно. Энэ үеэр болохоор нийслэлийн одоо ачаалал ихтэй байж байгаа энэ төрх хэмнэлгүүдийн ачаалал буурахын зохион байгуулалт хийж байгаа. Яг одоогийн байгаа нөхцөл байдал бол одоо энэ өргөө амарчих газар дээр гэхтэл ямар байрлалаас ирж байгаа. Тэгэхээр энүүхэн цаана гүүрний цаана байралтай айлууд жишээлбэл одоо Баянзүрх дэргийн нутаг дэвсгэргээд цаашаагаа нэлээд хол Баянзүрх рүү явж төрөх жишээтэй. Ингээд нэлээд газар зүйн хувьд зохион байгуулалтын дүүргүүдээр ингээд зохион байгуулалтанд ороод явчихаар бас оновчгүй байж идэг. Энэ дээр бид нэр ажлыг гаргаж энэ дээр нэлээд сайн зохион байгуулалт хийж газар зүйн зөв зохион байгуулалт гэсэн ийм чиглэлийг бас өгөөд эндээсээ бас асуудлыг эхнээсээ зэгслэе гэж үзэж байна. 300 ортой эмнэлэг ашиглалтанд ороод ирэхээр бүх эмнэлгүүдийн ачаалал ер нь буурнаа. Тэгээ тэрэн дээр бас бид нэр аль болохоор хурдан хугацаанд тоногдох хөрөмжийг суйрлуулж хурдан оруулах арга хэмжээг зохион байгуулалт эхнээсээ хийж ажиллаж байна. 12 хагалгаа хийгдсэн байна. Тасагт бол одоо манай жит хэсэг 95 ортой. Одоогийн байдлаар 120 өвчтөн байна. Одоо төрөх хорионд 10 өвчтөн 10 их хэмжлэгдэж байна. Хяналтанд байна.